базилын нэг буцаагаад авахын тулд бэлэг эрхтний арьстай хамт салтан шулж авдаг учраас сайн байцгаана уу? Сондрмэд дэмлэгийн урлагийн эмч Гангэрл байна. Өнөөдөр та бүхэнд ирчүүдтэй одоо бэлэг эрхтний базилын буюу гадны витийн талаар тодорхой мэдээлэл өгсөн юм. За эмчин энэ гадны витийн талаар өмнө зөндөө олон мэдээлэл өгж ирсэн боловч ирчүүд маань энэ базилын гэдэг зүйлийг бэлэг эрхтэндээ одоо хийсээр байгаа. Тийм учраас энэ талаар дахиад ярих гэж бодсон. За базилын гэдэг нь одоо тос болон тосон төрлийн зүйлийг бэлэг эрхтнээ томруулах зорилгоор одоо залуучууд маань бэлэг эрхтэндээ хийдэг. За тодорхой хугацаанд томруулж байгаа боловч эргээд энэ маань хүний биед маш их сөрөг нөлөө үзүүлдэг. За арьс өгчих, зоорох, идэлэх. За тэгээд явандаа бэлэг эрхтэн өгчих. За мөн бэлэг эрхтний хорд авдрах үсг хүртэл нөлөө үзүүлдэг. Базилын нэг буцаагаад авахын тулд бэлэг эрхтний арьстай хамт салтан шулж авдаг учраас өмнөх хэмжээнээсээ илүү найрхан болжтой. Тэгээ арьсны тутамшид ордог. Тийм учраас ирчүүд маань үнэхээр бэлэг эрхтнээ томруулмаар байгаа бол мэрэгжлийнх нь эмч тандаад мэрэгжлийнх нь эмнэлэгт очиж үзүүлээд хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй имплант болон филлер тарилгаас сонголтоо хийх боломжтой. Тийм учраас ирчүүдтэй мэрэгжлийнх нь эмч тандаж зөвлөмөр байна.